Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зураг видео хичээлийг та бүхэнд хүргэж байна. Биеийн гадна төрх. Биеийн гадна төрх гэж юу вэ? Биеийн гадна төрөхөд үс, нүд, нүүрний төрх, арсны өнгө, биеийн галбраас эхлээд нүдний шил, хувцлал гэх мэт гадаад төрхийг илэрхийлэх бүхэл зүйлсийг хамруулж ойлгодог. Та өөрийн гадна төрх биеийн галбираа өөр байсан ч болоосой гэж бодож байсан уу? Тэгвэл та ганцаараа биш юм байна. Олон хүн өөрийнхөө бие махбод гадаад төрхийн аль нэг хэсгийг өөр байгаасай гэж боддог. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд энэ бас нэг эмзэг асуудлын нэг болдог. Энэ тухай бүгдээрээ дэлгэрүүлээ ярилцъя. Хөгжлийн бэрхшээлтэй учраас миний бие өөр, бас ичмээр гэж хэн нэгэн бодож магадгүй. Тэгвэл ажил эрхлэх, бэлгийн хостой болох, гэрлэх зэрэгт гадаад төрх тийм ч чухал биш. Эмэгтэйчүүд өндөр, туранхай, царайлаг байвал бусдад таалагдана. Энэ бол худлаа. Хүнд таалагдах гэж амьдрдаггүй шүү дээ. Өөрөө өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, өөртөө итгэлтэй хүмүүс илүү амжилтанд хүрдэг. Эмэгтэй хүн бүр өндөр нарийнхан байх албагүй бөгөөд боломж ч байхгүй. Хүн бүр өөр. Биеийн харьцаа нь 90-60 эмэгтэйчүүд хамгийн сайхан. Энэ бол худлаа. Хүн бүрийн бие өөрт нь болон түүнийг хайрладаг хүний хувьд хамгийн сайхан нь. Хүн өөрийн биеэ зөвхөн 90-60 гэсэн харьцаагаар хэмжих нь цорын ганц дахин давтагчгүй төрсөн өөрийгөө үгүйсгэж байгаа хэлбэр юм аа. Өөрийгөө хэн нэгэнтэй жишгэх нь зохисгүй зүйл юм аа. Биеийн гадаад төрхтөө санаа зовход нийгмийн зүгээс юу нөлөөлдөг вэ? Нийгэмд хүнийг нас, хүйс, чадвар, өвчин эмгэг, арьс өнгө, зүс царай, хөгжлийн бэрхшээл, хувцлалт, хэлбэр хэмжээ зэрэг шин чанараар нь тодорхойлдог нь тухайн хүнийг биеийн гадна төрхөндөө санаа зовход хүргэдэг байна. Биеийн гадна төрхийн талаарх хувь хүний үзэл бодол бий болоход нөлөөлөх хүчин зүйлс. Өөрт болон бусад хэрхэн харагдах талаарх тухайн хүний төсөөлөл, бие махбодынхаа хийж чаддаг зүйлсийн талаарх өөрийн ойлголт, биеийн тодорхой хэсгүүдэд буюу зарим хүмүүсийн ихээхэн анхаардаг хэсгүүдийн талаарх өөрийн үнэлгээ, өөрийн биеийн хэмжээний талаарх үнэлгээ, хүний бие ямар байвал зохих талаарх нийгэм тогтсон итгэл үнэмшил, хандлага зэрэг зүйлс нь нөлөөлдөг байна. Биеийн гадна төрхтөө хит их санаа зовх нь ямар муу үр дагаварт хүргэж болох вэ? Өөрийгөө бусдад харьцуулах нь дутуу дулмаг мэт мэдрэмж төрөх, өөрийн үнэлэмж буурч өөртөө итгэлгүй болох, бусдаас ичих, ямагт санаа зовх, зожигрох, өөртөө үл таалагдах, тав тухгүй санагдах, биеийн тодорхой хэсэг тухайлбал хамраа, гар хөлөө хэвийн бус байдлаар харах нь сэтгцийн эрүүл мэндийн асуудал болж сэтгэл готрол болон бусад эмгэг үүсэх магадaltaй. Шаардлагагүй мэс засал хийх шийдвэр гарах, жингээ хасахын тулд янз бүрийн зүйлс хэрэглэх, хоолой сойх зэргээс улбаалan эрүүл мэндийн байдалд оройтч болно. Булчингаа томруулахын тулд дааврын бэлтгэлийг зохисгүйгээр хэрэглэх, улмаар хүндрэл үүсэх, сэтгцийн бие даасан эмгэг үүсгэж эрсдэлтэй. Биеийн гадна төрхтөө хит их санаа зовх асуудлыг хэрхэн даван туулах вэ? Биеийн гадна төрхийнхөө өөртөө таалагддаг зүйлүүдийг чагсаан бич. Бодит амьдрал дээр болон захин орчинд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Өөртөө таалагддаггүй биеийн хэсгүүдийн талаарх сөрөг бодлуудаа чагсаан бичээд тэдгээр тус бүрийг эсрэгээр нь хүндэтгэлж, талархсан байдлаар өөрчлөн бичээд үз. Хувцас сонгохдоо өөрийн бие тааламжтай ая тухтайг нь аль болох сонгоорой. Гоо сайхан гэж юу болохыг гадна талаас нь өнгөц харахаасаа илүү сэтгэлийн гоо сайхныг нь олж хар. Өөрийнхөө ямар чухал зүйлийг хийж бүтээж чадаж байгааг ажиглаарай. Бусдад тусал, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажил хий. Сайн унтаж, эрүүл хоол хүнс хэрэглэж, өөртөө тохирох дасгал хөдөлгөөнийг хийхийг хичээгээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлийг чадахжуулах, тэдэнд хүрэх,
Нөхөн үржихийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь төсөл.